Пүрэв гарагийн өрөө найз залуу Жерард хоёр цэцэрлэг түрээлэнд уулзаж ярилцахаар тохирсон байлаа. Бид хуршрууд байсан юм. Мөн бидний эцэг эхүүд нэлийн татан найзууд юм л да. Би тэр үед 15 настай, найз залуу маань 19 настай байлаа. Эцэг эх маань биднийг үерхийг дэмждэг байсан. Ээж маань түүний ээжтэй гүйж, аав маань түүний аавтай хамт уудаг байв. Тэр пүрэв гарагийн өрөө би түүнийг гэрээсээ гарч ирэхийг нь хүлээнгээд дээш доош алхасаар байв. Бид 8 цагт уулзахаар тохирсон байсан боловч 8:10 гэхэд тэр ирээгүй л байлаа. Байшингийн эсрэг талд амьдардаг хуршруугаа юу хийх хэрэгтэйгээ асуух залхав. Гэвч тэрээр сургалтын дээр байсан тул уцаа авчдсангүй. Жерардыг гэрлийн шонгийн дор хүлээж удал гэрэл онторчих юм. Би айж эхлэн түүнд рүү хурдлаарай гэж чаадвчв. Гэрэл уцаа таслаа. Жерард руу яагаад гарч ирэхгүй байгааг нь айгаад байгаагаа удаан хүлээж чадахгүйгээ ар араас нь бичлээ. Тэр би жаахан хоцорхон үнэштэй өсөд төрхийдхий гэсэн богино мессеж ирэв. Би итгэж чадан санаа алдлаа. Гэрэл дахин унтрахад би айхаа болж харин ч бухимдаж эхлэв. Тийм ээ, гэрэл ахид ассан. Гэхдээ энэ удаад анивчиж байлаа. Гэрэл рүү ойртдол шонгоос нэгэн туранхай эмгэн үлгөөтэй байв. Би түүний хуршруу гэж бодон буулгахыг оролдов. Би буруу бодсон байлаа. Уучлаарай хатагтай, би таныг буулгахад туслах уу? Гэж үйлэв. Тэр хичтаар хэдэн үг бувтнаад байв. Би ойлгохгүй байсан тул гэлээ. Гэтэл тэр маш чанга орилж солиотой хүн шиг инээж эхлэв. Эмэгтэй өсрөн бууж ирээд намайг хүч эхэллээ. Би уйлан тусламжгүй хашгиран байхдаа түүний гаранд хуурц ирдэг шил байгааг харав. Азар найз залуу минь гарч ирээд намайг гэртээ орууллаа. Тэр цонхонд нүрээ зохион хятадаар үг бувтансаар байлаа. Би ойлгоогүй ч найз залуу минь хятад хүн байсан тул ойлгосон гэж бодож байна. Найз залуу маань намайг дээш гарган тухан дээр үсээд 0-5 нуугдъя гэж хэлв. Учир нь энэ өрөө цорын ганц цоочтой өрөө байлаа. Тэрээр 911 руу залгаж явахад би хажууд нь чичрэн байж байлаа. Өнөөх эмэгтэй гэрт аль хэдийн орж ир угаалгын өрөөний гадаа ирчихсэн байлаа. Гэж хэлв. Би хаширхад найз залуу минь амийг минь таглав. Хаалганы бариулч чичрэн хөдөлж тэр татагш орохыг оролдож байлаа. Цагдаа нар ирж түүнийг барьж явлаа. Тэр ирэхэд хоногийн өмнө сэтгцэн имлгээс оргосон байсан байж намайг өхүүлхийг хүсэж байна гэж хэлж байсныг найз залуу маань надад хэлсэн юм. 2 жил өнгөрч би имчилгээ хийх үлсгэж байна. Найз залуу маань тэр явдлын дараа хотоос нүүж холын харилцаанаас олж бид салцсан. Би амьд үлдсэндээ талархаж байна.